Таны амьдралд тулгарч байгаа асуудал ганц таны асуудал биш. Харин ойлголтын, хандлагын, заримдаа нийгмийн алдааны үр дагавар байж болно. Судалгаа 71 нэвтрүүлэг сэтгүүлч судлаач хамтдаа баримт судалгаа бодит кейсээр тулгуурлан нийгэмд тулгамдсан асуудлыг задлан шинжилж зөв онш. Таны амьдралд тулгарч байгаа асуудал ганц таны асуудал биш. Харин ойлголтын, хандлагын, заримдаа нийгмийн алдааны үр дагавар байж болно. Судалгаа 71 нэвтрүүлэг сэтгүүлч судлаач хамтдаа баримт судалгаа бодит кейсээр тулгуурлан нийгэмд тулгамдсан асуудлыг задлан шинжилж зөв онцлон шийдэл рүү хөтлөнө. Даваагаас баасан гараг бүр 12 цаг 5 минутаас гэр бүлийн радио 104.5, 84.5 долгион болон гэр бүлийн радио 104.5 пэйж хуудасаар хүрч байна. Дэлгэн дээрээс яг энэ цаг мөчийн мэндийг сонсогч үзэгч танд хүргэж байна. Радиогийн 2 дугаар эфирт сэтгүүлч, сэтгэл судлаач Баясгалан гэрэл судлаач Инх Цолмоноор судалгаа 71 нэвтрүүлгийн пүрэв гарагийн дугаар дээр ажиллахад бэлэн болсон байна. Сонсогч та бидний нэвтрүүлгийг 104.5, 84.5 долгион дээр хүлээн сонсохоос гадна үзэх боломжтой. Цахим орчин буюу Facebook дээр гэр бүлийн радио 104.5 гэсэн хайлтыг хийх юм бол судалгаа 71 нэвтрүүлэг маш шуудаар дамжуулагдж байгаа. Энэхүү нэвтрүүлэгтэй маань бас сэтгэлээ бичиж өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэн хамтдаа байх боломжтой. 99.6 104.5 гэсэн манай эфирийн утас бас нээлттэй байгаа гэдгийг дуулгамаар байна. За баясагчтай өдрийн мэндийг хүргэе. За өдрийн мэнд хүргэе. Судалгаа 71 нэвтрүүлэг маань сэтгүүл сэтгэл судлаач, гэр бүл судлаачтай хамтын оролцоотойгоор 7 хэмжээч нэг огтолдог тий судалгаа нотлогоо баримттай за мэдээж ард нь зөв онцлоод шийдэл гаргах тэр боломжуудыг ч гэсэн танд харуулахыг зорддог нэвтрүүлэг байгаа. Тэгээд өнөөдрийн хувьд гэр бүл судлаач Цомо битэрийн хувьд сэтгэл зүйн зөвлөгөө эмчилгээ хэрэгтэй юу гэдгийг сэдвээр ярихад бэлэн болсон байна. Тэгэхээр эрхэм сонсогчдаа гэр бүлийн радио 104.5 гэсэн пэйж хуудасаар лайв стримтэй хүрч байгаа судалгаа 71 нэвтрүүлгээ үзээд мэдээж энэ лайвын доор бас комент хэсэгт өөрийнхөө бас амьдралын тулж байгаа зүйлс за магадгүй яг өнөөдрийн сэдвтэй холбоотой асуултанд тийм ээ хариултаад оролцоод яваарай гэж урьж байна. 104.5 84.5 долгион дээр бас игшиглэж байгаа. 3W1045 цэгмэн гэсэн цахим хуудасаар бид мэдээж одоо дэлхийн өнцөг буланбарт суугаа монголчуудтай зориулаад нэвтрүүлгүүдэд хүргэсээр байгаа. За тэгээ өнөөдөр яг энэ зөвлөгөөтэй холбоотой одоо юу гэдгийг дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаануудаас харах юм бол дэлхийн одоо нийтээрээ дэлхий дээр 8 хүн тутмын нэг нь одоо сэтгцэн ямар нэг эмгэг ихтэй. За хөвчлэн түгшүүр, депресс, эмгэг гэдэг ингүүт маш хүн дээр бодох гээд идэг тий. Үгүй ээ одоо түгшүүртэй, депресстэй, стресстэй байна уу? Энийг бас хэлж байгаа. Тэгэд ийм байна. Тэгээ ковидын дараа энэ үзүүлэлт бол бүр 25%-аар өссөн гэдгийг гаргасан байгаа бол Монголын нөхцөл байдал сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн сүүлийн үеийн яг төвөр судалгаануудын тоонуудаас харах юм бол монголчуудын дунд стрессээс шалтгаалсан мэдрэл сулдал энэ болохоор нөгөө ядаргаа гэж хэлээд идэг тийм. За архины хамаарал залуусын дунд бол сэтгэл гутрал одоо хурдцтай нэмэгдэж байгааг анагаах ухааны доктор профессоруудын хийсэн тоо баримтууд бол баталж байна. За ингээд энээс үүдээ цаашаага эдийн засгийн хор охирол бас ирж байгаа. Сэтгэл зүйн асуудал зөвхөн одоо тий урам хугарах сэтгэлээр унах асуудал биш байгаад байна. Эдийн засгийн маш том алдагдлыг одоо нийгэмд улс их оронд авчираад байна гэдгийг харуулсан байна. Дэлхийн эрүүл мэндийн байдал байгууллагын судалгаагаар бол депресс болон түгшүүрээс шалтгаалаад жил бүр дэлхийн эдийн засагт нэг их 80 ам долларын бүтээмжийн алдагдал гардаг гэдэг одоо судалгаа хүртэл байна. Тэгэхээр сэтгэл зүйн зөвлөгөө эмчилгээ үнэхээр хэрэгтэй байх нэ гэдгийг эдгээр тоо баримт харуулж байна. За цаашаагаа хоёлоо тэгвэл олон улсад ямар судалгаанууд, Монгол улсад ямар судалгаанууд байгаа талаар дэлгэрүүлээд ярилцъя. Олон улсын болон Монголын одоо өнөөгийн нөхцөл байдалд ийм судалгааны баримтуудыг бас ингээд байна л та. Тэгэхээр энэ судалгааны баримтуудаар за дэлхийн эрүүл мэндийн байгууллага бол одоо 8 хүн тутмын нэг нь гэсэн ийм одоо тий судалгаа гарсан байгаа ш. Дэлхийд даяараа ойролцоогоор 970 сая хүн сэтгцийн одоо тулгамдсан асуудалтай амьдарч байгаа бөгөөд за үүнийг одоо харьцаанд ингээд оруулаад үзэх юм бол дэлхийн одоо хүн амын хүмүүсийн 8 хүн тутмын нэгд нь одоо яг энэ сэтгцийн эрүүл мэндийн асуудал тулгарч байгаа. За тэгээд үүнээс бол сэтгэл гутрал буюу одоо бидний хэлтгээр бол энэ сэтгэл зүйн ханаад гэж бас яриад байгаа шүү дээ. За тэгээд үүний дараагаар бол түгшүүр за хамгийн их одоо ийм түгээмэл одоо ийм хуваар сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудал болж нэрлэгдэж байна гэд. Тэгээ ер нь ингээд хямралыг бас ингээд хараад ах юм бол бидний яг энэ амьдарч байгаа орчинтой холбоотой, нийгэмтэй холбоотой, хүмүүсийн зан харилцаатай холбоотой
хүмүүсийн амьдрал тулгарч байгаа бас яг тэр асуудлуудтай холбоотой. Тэр асуудлуудыг хэрхэн даван туулж байгаа бас тэр байдалтай ч гэсэн ингээ холбоотой байх боломжтой юм. Тэгэхээр нөгөөтэйгөр өнөөдрийн энэ судалгааг бас ингэж ярилцж байгаа энэ яриаг үндэслээд та бас яг хүүхдүүдтэй ирээдүйд одоо бие хүн болж төлөвшөх тэр өөрсдийнхөө харьяанд байгаа хамааралтай байгаа тэр хүмүүстээр бас анхаарч өгөөсэй гэж хүсэж байгаа. Өөрөөр хэлбэл одоо бүх зүйлийг л эрхлүүлээд боломжийг нь олгоод за гэж жижиг асуудал болвол чи яах вэ би энийг зохицуулж да гэж өмнөөс нь орж ингээд дэвэл энэ хүүхдүүд альва асуудлыг туулах, бэрхшээлийг даван туулах, цаашлаа сэтгэл зүйн эрүүл мэнд дээр ийм хамгаалттай, дархлаатай байх байдал хэр өсөж одоо хэр одоо энэ тал дээр ийм дархлаатай өсөх вэ гэдэг ийм зүйлсүүд өнөөдрийн судалгааг бас ингээд уншаад бодогдож байгаа байхгүй. Тэгэхээр альва зүйлүүд дээр хүүхдтэй асуудал ингээд тулгархыг зөвшөөрдөг бай. Альва зүйлүүд дээр хүүхэд ингээд асуудал тулгараад тэрийг асуудлаа ингээд даван туулах тэр боломжийг чадварыг нь эзэмшүүлээ. Бүх зүйлийг л өмнөр нь ороод хийгээд ах юм бол нөгөө 8 хүн тутмын нэг маань ингээд бидний хүүхэд байх одоо боломжтой юм аа тий. За баримт 2. Тусламж үйлчилгээний одоо юм хоцрогдлын талаар сэтгэл готролтой тий хүмүүсийн одоо дийлэнх нь мэрэгжлийн тусламжийг бол авч чаддгүй юм байдал бас ажиглагдаж байгаа. За тэр дундаа баг болон дунд одоо орлоготой орнуудад за энэ орнуудад амьдарч байгаа бас иргэдийн хувьд тий яг энэ сэтгцийн эмгэгтэй хүмүүсийн 75-аас 85% нь ямар нэгэн эмчилгээ зөвлөгөө авч чаддгүй орхигддгоо гэсэн юм дүн гарч байгаа. Өдөр ч гэсэн яг бас яг ингээд мэрэгчлэлтэнгээр ингээд ажиллаж байхад хүмүүсийн хувьд маш их юм авах юм хүсэл илэрхийлдэг зөвлөгөө авъя, сургалт авъя. Сэтгэл зүйн сургалтыг одоо ингээд те зөвлөгөөг ингээд өөр дээр авмаар, цаг авмаар ингээд. Тэгээд тэдгээр хүмүүс маань яг тэр нөгөө үнийг сонсоод татгалцдаг болчдаг. Тэгээ ингээ эргээд харах юм бол ер нь яг тийм яриач гэсэн байдаг. Сэтгэл зүйн үйлчилгээ бол маш үнэтэй байна. Иргэдийн амжиргааны төвшнгөөс бол үнэтэй байна. Тэгэхээр энэ нөгөө өөрөө эн чин зах зээлийн бас нэг юм өрсөлдөөн болоо явж байгаа. Тэглээд энэ өрсөлдөөнд бид нар ялагдахгүй байхын тулд тийм үнэлгээ тогтоож байгаа гэхээс илүүтэйгээр үн цэнтэй хандах. Энэ үйлчилгээг яг тэр мэрэгжлийн байгаа. Тэр мэрэгжлийн үйлчилгээг яг өөртөө зөв зохистой ингээд хандуулах гэсэн ийм үүднээс бас ингээд үнэлгээнүүд бол тогтоож нөгөө талаар яг мэрэгжлийн хүмүүсийн үнэлгээ ч гэсэн бас амьдралын өртөгтэй бас хэр уялдах вэ гэдгийг хууль зүйн зохицуулт хийгээд энэ дээр бас яг анхаарал тавих хүмүүсийн бас энэ нэг юм хийгдэх ёстой бас юм хариуцлагын асуудлууд бас байгаад байна шүү дээ тий. Яг тийм. Тэгээд нөгөө талдаа бас хүмүүсийн одоо зөвлөгөө авах одоо юу гэдгийг те нэг ийм зүйлд суралцаагүй байгаа байдал анзаарэгддэг шүү дээ. За номер 1-т мэдээж мөнгө те энэ хүний амьдралд одоо чухал байгаа зүйл. Хоёрдугаарт хүмүүсийн хувьд одоо сошиалаар одоо ингээл шууд ингээл чат бичээл орж ирдэг тий сэтгэл зүйн зөвлөгөө авах гэсэн юм аа гэл. За ийм гингүүт одоо ингээд чатаар бичээд хуваалцаж болох уу? Тэ ингээд чатаар бичээд сэтгэл зүйн зөвлөгөөг авна гэж хизээч одоо байхгүй л ахгүй тий. Тэгэхээр яг ийм зүйлд ч гэсэн бас ингээд суралцмаар албан ёсны тий албан ийм харилцаа гэдгийг бас ойлгочмоор санагддаг. Тэгээд зөвлөгөөний хувьд бол маш олон одоо улсын одоо байгууллагууд дээр хүртэлтэй дүүргүүд дээр хүртэл сэтгэл зүйн зөвлөгөөний одоо зөвлөгөө авах үнэгүй одоо төв сэтгэл судлаачид маань байж байдаг. За сургууль дээр жишээлхэд сургуулалган одоо сүүлийн үед хамгийн давуу тал нь боловсролын сэтгэл судлаачтай болсон тий. Тэгээ боловсролын сэтгэл судлаачид маань хүүхдүүдэд дэм дэмжлэг өгөх зөвлөгөө авах тэр боломжийг нээчихсэн байгаад байгаа. Тэгэхээр номер 1-т бол зөвлөгөө авах нь чухал юм аа. Сэтгцэн эрүүл мэндийн байдал дэлхийн нийтээр ийм байгаад байна тий. За тэгвэл чухал юм аа. 2-т одоо мөнгө төгрөг тэгвэл асуудал болоод байна гэж чинь 3-т тэгвэл зөвлөгөө авах гэдэг тэр нэг юм хэв маяг соёл тийм зүйлд суралцах хэрэгтэй юм аа. Хүн одоо чатны араас ч юм уу тий сэтгэл санаагаа илэрхийлж болно, хуваалцаж болно. Тэгэнгүүтээ нэг юм дотор нь онгодог юм шиг байгаа юм тий хүмүүсийн. Нэг тухайд хуваалцлаа, асглаа. За тэгэнгүүт асуудлаа шийдэгдчихлээ гэж бодоод хаяа явцдаг. Гэтэл асуудал нь уг үндсээрээ тэнд байж лээдэг. За тэгээд дэлхийн эдийн засгийн форум дээр танилцуулсан одоо тоо мэдээллийг сая бит хоёр бол хальт урдаад өнгөрсөн ихэнд нь тий нэг их 80 төгрөгийн алдагдал сэтгцийн одоо сэтгэл зүйн тулгамдсан асуудлуудаас үүдээд хүний бүтээмж ажлын бүтээмж алдагдах ажлын байран дээрээ итгэхгүй одоо болох гэдэг ч юм уу тий энэ зүйлүүдээс болоод алдагдал хүлээж байна гэдэг одоо дэлхийн эдийн засгийн форумын гаргасан судалгаа байна тий яг энэ чигээрээ үргэлжлэх юм бол 2030 он гэхэд сэтгцийн эрүүл мэндийн асуудлаас болоод дэлхийн эдийн засгийн нийт тохирол 6 их 80 ам долларт хүрнэ гэж тооцоолсон байна. За тэгвэл олон улсын судалгаанууд ингэж таамаглаж байгаа юм бол Монгол улсад ямар байгаад байгаа юм бэ тий? Монголчууд маань яг ямар асуудал тулгараад байна. За сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийнх бол номер 1-т л одоо их сурвалж болж байгаа. Улсын хэмжээнд болохоор хийсэн дархалтын судалгаагаар манай улсын насанд хүрсэн хүн амын дунд одоо мэдрэл сулдал буюу тэр одоо сэтгэл зүйн ядаргаа, архаг ядаргаа
байгаа гэдэг байгаа тий. Стрессийн шалтгаантай эмгэг. За тэгээд сэтгэлгээнээс үүдэлтэй бие махбодын зовиор хамгийн өндөр хувьтай байгааг бол баталсан байна. За тэгээд сүүлийн 20 жилд манай улсад сэтгцийн өвчлөл өмнөх үеэсээ бараг 2-3 дахин өссөн үзүүлэлттэй байгаа юм тий. За дараагийнх нь бол мэдээж архины хамаарал. Монгол улсын сэтгцийн эрүүл мэндийн дороотл стрессээ буруу замаар тайлж байгаа хэлбэр болох архинд донтох эмгэгээр Азийн бүс нутагтаа бол дээгүүрт орж байна. Архины хамааралтай хүмүүсийн цаана маш том сэтгэл зүйн гэмтэл даалт ингээд нуугдж байгаа сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмчнэр анхааруулсан байгаад байна шүү дээ. За тэгвэл үндэсний статистикийн хорооноос нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сантай хамтраад залуучууд ба өсвөр насныхны сэтгэл зүйн онцлог, сэтгцийн эмгэгийн талаар бас юм дүгнэлтийг гаргахдаа Монголд үлдэгдэж байгаа амиа хорлолтын тохиолдлыг насаар нь авч үзэх юм бол 15-34 насныхан залуучууд гол хувийг эзэлж байна гэсэн юм дүгнэлтийг бол гаргачаа. За энэ бол бас ингээд ойлгомжтой байгаад байдаг тий. Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангаас хийсэн өсвөр үеийнхний сэтгцийн эрүүл мэнд судалгаагаар ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд үеийнгийн дарамт дээрлэхэлт захин гадуурхалтаас үүдж байгаа ганцаардал цаашлаад гутрах яг энэ сэтгэл зүйн юм онцлогтой холбоотой мэдрэмжийн ийм эмгэгүүд залуучуудын манд дунд эзлэх тодорхой хувийг эзэлж байна гэсэн юм дүгнэлт гарчаа. Тэгэхээр үндэсний статистикийн хороо, сүүх шинжилгээний ерөнхий газар, за тэгээд ЮНИСЕФ буюу нэгдсэн үндэсний байгууллагаас ингээд гаргасан энэ чухал мэдээллүүд бол байсараа л байна. За тэгээд амиа орлолтын талаар бид нар чинь урд нь огт байгаагүй юм шиг бас ингэж хүлээж авч энд айгүй юм зочир ханддаг штэ. Гэтэл ямар ч нийгэмд ямар ч оронд энэ бол ингээд байсаар байсан. Харин захин орчин өссөнтэй холбоотойгоор олон хүмүүс энийг хардаг болсон, мэддэг болсон. Тэгээ нөгөөтэйгүр яг энэ захин орчинд бас яг ийм сөрөг зүйлсүүдийг түгээх, сурталчлах тал дээр ч гэсэн өмнө нь сулгаад албаны нэвтрүүлэг дээр бас хийж исэн санагдаж байна те. Энийг сурталчлахгүй, энийг таниулахгүй, энийг түгээн дэлгэрүүлэхгүй гэхүүднээс гарц гаргалгааг энэ мэрэгжлийн хүнтэй уулздаг байгаарай, мэрэгжлийн хүн дээр очдог байгаарай гэдэг ийм байдлуудыг энэ бүгдээрээ түгээдэг байя гэсэн юм утгатай ингээд ярьж байгаа. Тэгэхээр сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвийн судалгаач гэсэн монголчуудын дунд түгшүүр, стрессээс үүдэлтэй мэдрэл, зөвлөлтөх, сэтгэл гутралын хаам шимдүүд сүүлийн жилүүдэд огцон өсөж байгааг мэрэгчлэнүүд бол анхааруулсаар байгаа. Сэмүүдэд хийсэн судалгаагаар манай улсын насанд хүрсэн хүн амын дунд сэтгцийн тулгамдсан асуудал ялангуяа архины хамаарал, стрессийн шалтгаанд эмгэггүй даалт хэлбэрээр өндөр хувьтай л байсаар байна. За саяны бол дурдсан өсвөр насныхны залуучуудын дунд захин гадуурхалт, үеийнгийн дарамт дээрлэхэлт, тэгээд ирээдүйн ийм тодорхойгүй байдлаас үүдэлтэй сэтгэл гутрал, амиа хорлох юм орлогууд бол өндөр байна гэдэг энэ тоог бол бид бүхэн анх удаа биш, дандаа олон удаа ингээд сонсор. Тэгэхээр энэ зүйлсүүдийг үүсний дараа биш, үүсгээс өмнө бас сэргийлдэг байгаарай. Хөгжингүй орнуудын жишээг харах юм бол нэг өөрсдийн гэсэн ийм хуваалцдаг хүнтэй доор хаяцтай сэтгэл зүйч бүр биш юм а гэхэд нөгөө тасгалжуулдаг хүнтэй, амьдралаа хуваалцдаг хүнтэй, зөвлөгөө авдаг хүнтэй ингээ байгаад идэг. Энийг яг хизэнээс ингээд эхлээд явдаг вэ гэхээр бүр яг өсвөр наснд бүр 11, 12 нас хүргээд эхлэхээр зэрэг яг юм хараалагддаг хүнтэй, дотны ах ихчтэй те. За тэгээд тэдгээр хүмүүст мэдээж ёс зүйн юм кодтэй, ёс зүйн юм зүйлстэй дотны гэдэг байдлаар далимдуулаад бас ингээд хүчирхийлдэг тохиолдлууд Монголд бас ингээ гараад байна шүү дээ те. Тэгэхээр яг хөгжингүй орны үед бол ерөөсөө ийм асуудал байх. Тэрхүү яг дотоод зүйлсүүдээ ингээ хуваалцдаг, ярьдаг. Би өнөөдөр ингээ гутраад байна. Амьдрал маань юм онцгүй санагдаад байна гэхэд тийм үү, энэ мэдрэмж хүн болгонд төрдгийг. Тийм болохоор энийг дагаад энийг давах юм зүйлс төрөх ёстой. Тэгэхээр бид өөрийгөө ингээ төсөөлөд үзтээ гэд нөгөө нэг шийдвэрлэл амиа орлох юм оролдлого хийж байгаа тэр юм шийдвэр гаргах гэж явж байгаа хүүхэдийн замд нь ингээ туулаад уулзаад тэгээ тааралтаад мэдөө амьдрал ингээд гоё шүү. Чинийг даваад болж байгаа юм бол дахиад дараагийн асуудал ирэхээр ингээ туулцдаг шүү гэд ингээд чиглүүлээд өгдөг, замчлаад өгдөг, ойлгуулад өгдөг ийм яг ийм мэрэгжлийн бас ингээ хүмүүс байснараа бид нар өнөөдрийн ингээд яриад байгаа энэ амиа хорлолтын сэтгцийн ийм холбогдлолтой ийм гимгэгүүд харьцангуй багасах боломжтой. Тэгэхээр энэ зүйлсүүд дээр ингээд хүүхдээдээ заагаасаа сургаасаа ийм хүнтэй бас ингээд холбоосоо энэ чиглэлийн мэрэгжлийн бас ийм үйлчилгээнүүд нь хит өндөр биш боломжийн ийм байдлаар бас өсөөсөө нэмэгдээсэй тий. Тийм шүү. За тэгээд очрот мөх цэцэг маань өдрийн минь төргийн бискүүчүүдээ гэж орж ирсэн байна. Баярлалаа. Тэгээд судалгаа 71 нэвтрүүлгийн маань хувьд сэтгэл зүйн зөвлөгөө, эмчилгээ хэрэгтэй юу гэдэг сэдвээр судалгаатай, нотлогоотой, за тэгээд мэдээж ард нь гарах гаргалгаатайгаар ярилцаж байгаа. Дээрээс 86 104 5 дугаар явц шуудаар нээлттэй бол гэр бүлийн ажаа 104.5 гэсэн пэйж хуудасаар яг одоо лайв стримтэй хүрч байгаа. Тэгэхээр эрхэм сонсогчдаа энэ талаар өөрийнхөө
бодол, үзэл бодол тий бас магадгүй баримталдаг тэр одоо зүйлийг ч гэсэн хуваалцах боломжтой шүү. Тэгээд олон түгээмэл одоо юу гэдгийг төөрөгдлүүд, ойлголтууд байгаад идэг учраас хүмүүс энэ сэтгэл зүйн зөвлөгөө эмчилгээ явах те тэгээд болчиндоо гэдэг зүйл бас их байдаг монголчуудын хувьд те тэгээд одоо юу гэдгийг сэтгэл зүйн асуудлуудыг хэтэрхий хөнгөвчлөх гэж үзээд байдаг. За тэгэл зүгээр л одоо сэтгэлийн тэнхээгүй байна те битээ олон юм бодоод зүгээр ажиллаа л хийжвэл болно штэ. Тэгж байгаа л өөр аяндаа гайгүй болчих штэ гэдэг нэг юм хандлага маш их түгээмэл тий. Тэгэнгүүт одоо юу гэдгийг тэгж байгаа л давчих штэ гэдэг нь сэтгэл зүйн одоо илүү хямрал руу, илүү гэмтэл рүү, илүү одоо сэтгэлийн одоо хямралтай байсан бол сэтгэл гутралын асуудал руу ч гэдэг юм уу тий. Ийм зүйлүүд рүү оруулаад байна. Энэ нь одоо хүний тархины урвал за дааврын ийм тэнцвэртэй холбоотой тэнцвэртэй шууд холбоотой байгаад идэг штэ. Тэгэнгүүт гар хугарсан үнд тий сэтгэлийн тэнхээтэй байцгаа өөрөө идэгнэ гэж хэлж байгаатай адилхан штэ. Сэтгэлийн тэнхээтэй байгаа өөрөө идэгнэ. Гэтэл тэр гар хугарсан үнд тэр чинь эмчилгээ хэрэгтэй, ясыг нь чиг бариад боох хэрэгтэй. Тэнгүүт тэрийг нь хурдан түлжүүлэх хэрэгтэй тий. Нөгөө им бэлтэмлээ уун за тэгээд давхар хажуугаар нь амин димээ уунч гэдэг юм уу ингээд олон зүйл хэрэгтэй байж тал бид нэр тэгж хизээч хилдэггүй тий. Нөгөө кальцийг авч өгөн, дэгийг авч өгөн, за хэрэгтэй юм хангаж өгөн, эмнэлэгт үзүүлнэ. Тэгээ зөв сайхан бороолж гинөө гэдгийг хүртэл үздэг. Гэтэл бид нар сэтгэл нь тэгээд өвдсөн тий хямарцсан сэтгэл зүйн асуудалд орцсон багт чинь зүгээрээ тэгж байгаа л зүгээр болчихно. Чи сүртэй сэтгэлийн тэнхээтэй байгаа ч гэж хэлэх гээд байна штэ тий. За тэгэнгүүт яг ингээд тэгж байгаа л давчнаа гэд байснаас үүдээд ийм хор уршиг үр дагаврууд гардаг штэ. Энийг цаамаа хуваалцвал. За тэгээ за өөрөө зүгээр болохыг нь хүлээх тусам сэтгэл готрол төвшөр бол архаг хэлбэрлөө тий. За тэгээд эндээсээ цаашлаад эмгэг хэлбэрлөө ингээд шилжих ийм боломжтой. Тэгээ яг түрүүн одоо ингээд бие махбодын өвчнөр ингээд зүүрлж штэ. Хизээч бид нар ингээд тархиа хагалчаад эсвэл хүлээ хугалчаад за яанда тэгээ идэгчэндээ гэж орхихгүй штэ. Тэр алд тусаалтж байгаа байдлыг тогтоох хэрэгтэй. Орчных нь бохирдлыг ингээд цэвэрлэх хэрэгтэй. Эн чинь одоо ингээд гадны биет ингээд орох юм бол ямар аюултай. Гэтэл бидний сэтгэл зүй тархиа хагалцсан юм шиг эсвэл одоо хөл гараа хугалцсан юм шиг нөхцөл байдалд яваад хахад болно доо гэл ингээ яваад. Одоо тэгээд ингээд нөгөө ингээд нэгэнт задарсан одоо ингээд эрүүл мэндийн клиникээр болвол тий задарсан арьс ингээд ярагдсан ийм нөхцөл байдалд тэр чинь ингээд гадны бохирдол би ингээд орох юм болвол бүр идээлээд бүр толоон дор байдалтаараа тэр нэг хөлийг гарыг бүр ингээд тайрах хэмжээний тэгээ наандаж ингээд бодоход тий ийм нөхцөл байдал үүснэ штэ. Гэтэл чи яг нөгөө ингээд гутарцсан, хямарцсан, өөрийгөө голцсон эсвэл амиа хорлох гээд ингээд явж итэл нь тэр чин хинч юу гэж жилж болно шүү дээ. Ямар сүртэй чи ганцаараа ингээ юу? Чи угаасаа тийм бидтэй. Чи арчаа үсэл болоод ийм ингээд гутраа явж байгаа ч гэдэг юм уу те. Энэ гадны бит байхгүй. Иймэрхүү байдлаар ингээ ороод ирэх юм бол тэр хүний нөгөө сэтгэл зүй асуудалч бүр хямар штэ. Тийм болохоор ерөөсөө ингэж тэрийг өөгшүүлж те архах шиг өгвөл одоо явцыг нь дэмжиж болохгүй. Нэгдүгээрт бие махбодын өвчлөлтөө ингээ зөөрлж чинь те сэтгэл зүйн одоо энэ дарагдсан стресс, гомдол, айдас бие махбодын өвчнөр бол ходоодны шарх зүрх судасны асуудал, тархлаа сулдах, толгоо архаг одоо те архаг юм өвчин эн чинь ингээ цаашлаад идээлээд ингээ явж байгаа гэдгээр ингээ ойлгох гэдэг. За буруу зуршил хамааралтай холбоотойгоор те сэтгэлийн өвдөлтөө намдаахын тулд хүмүүс арх, тамхи, мансууруулах бодис эсвэл нөгөө дэлгэцийн хамаарал эсвэл мөрөөдөө тоглоомд донтож эхэлдэг. Цаашлаад ингээд явдаг. Одоо яг ингээд энэ ингээд модоор зурлах юм болвол те мод маань уг нь бол энэ сэтгцийн эрүүл байдал, энэ эмгэггүй байдал, эрүүл хэвийн байдал гэдэг маань их гоё ингээд мөчөртэй, их гоё үндэстэй, бат бөх үндэстэй. За тэгээ дээшээ яваад мөчрөн нургаад, дэлбэн ингээд соёолоод ургаад, цаашлаад гоё одоо ингээд алим ч юм уу те. Эсвэл одоо модноос ургадаг ямар ч юмс вэ? Тэр гоё цэцгнүүд нь ингээд цэцэглээд хинч харсан тааламжтай. Үнэрлэхэд үнэрэн тааламжтай. Очоод сүүдэрт нь хорогдоод суухад амарч болох үз. Тэр модыг өгдөг, тэр бие хүн байх хэрэгтэй байхгүй. А гэтэл одоо яг энийг модоор зөвлөх юм бол хухаарад, хатаад, түлээнд аваад түлээж гисэн түлэгдэхээргүй тийм илчлэггүй болцсон. За тэгээд тэр модны үр жимс нь бол юугаар илэрч ийнэ гэхээр нөгөө донтолтоор илэрч байгаа байхгүй. Хинч тэр хүнийг энийг оролтын энийг хий гэд ингээд уруу татхад эсвэл өгөөж тавхад явхад бэлэн хулгаалагдахад бэлэн, алтхад бэлэн, зүрх сэтгэл нь ингээд унахад бэлэн. Хаа чи энийг ингээд одоо тий ямар нэгэн буруу зүйл санал болгоход зүгээр л тэрийг амархан хийчих хэмжээний тэр буруу сөрөг өдөөлтүүдийг амархан авах тэр буруу зуршил хамаарлын хэмжээнд одоо ингэж хүрэх боломжтой. Тэгэхээр энэ зүйлсүүдийг
үнэхээр ингээд орхих нь аюултай юм аа. Энд дээр арга хэмжээ авах нь зүй ёсны юм аа гэдгийг л одоо ийм бие махбодын өвчлөлтэй хамт ингээд тайлбарлаж штэ тий. За тэгээд хор уршгийн хувьд бол ийм олон байдлаар илэрх нь байна те. Тэгээд илэрж яхад нь ходоод өвдлөөгөл тэгэнгүүт хүмүүс эмдэгт үзүүлээл гэдэг те. Толгой байнга өвдөөдөх юм хэр яагаад байгаа юм болоо гэж бас ярьдаг. Тэгвэл ийм асуудлууд цааталт нь сэтгэлийн асуудлууд байдаг учраас эдгээр нь ингээ бий болж идэг байна. За тэгвэл бид нар мэрэгчлийн хүнээс зөвлөгөө аваа, эмчилгээнд хамрагдаа гэл те, сэтгэл зүйн эмчилгээнд ороо гэл ингээл маш их ярьдаг. Тэгвэл тэрний ашиг тус нь юу юм бэ гэдгийг одоо нөгөө хүмүүст зүгээр яриад эсвэл нэг удаа асгаал тэгэнгүүтээ зүгээр болчлаа. Эсвэл аандал гайг болчихно. Эсвэл чи үнсүртэй тэгж байгаа л болно шүү дээ. Юм сэтгэлийн атгүй ингэж хэлэхээс өмнө зөвлөгөө авах нь ямар чухал юм бэ? Ашиг тус нь юу юм бэ гэдгийг хуваалцъя. За тэгээд ер нь бол одоо тий бодит онцлогоо одоо шинжлэх ухааны үндэслэлтэй байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр найз нөхөд эсвэл зөвхөн өөрийнхөө одоо туршлагаас зөвлөдөг хүмүүс маш их байдаг тий. Гэтэл мэрэгжлийн сэтгэл зүйч хүний хувьд магадгүй тэр хүний сэтгэхүүн одоо зүй тогтол за шинжлэх ухааны аргууд тэр хүнд одоо тий сэтгэл зүйн ямар асуудал одоо эмгэг гэмтэл байгааг нь одоо онцлоод тий ярилцаа тэрэн дээр нь тулгуурлаад асуудлынх нь нөгөө үндэс шалтгааныг нь олж хараад харуулдаг гэсэн үг нөгөө хүнд тий. Гэтэл нөгөө одоо энгийн хүмүүс л өөрийнхөө туршлагаас л зөвлөж байгаа. За тэгээд сэтгэл зүйн зөвлөгөөний орчинд очиход юу хамгийн чухал байдаг вэ гэхээр аюулгүй бас шүүмжлэлгүй орчин байдаг тий. Бид нар найзтай хэлж чадахгүй нууцаа. За ичгүүрээ айцаа тий. Сэтгэл зүйчд бол бүрэн ярих боломжтой. Тэнд сэтгэл зүйн, ёс зүйн одоо кодекс гэж зүйл байгаа тий. Тэнд энд л ерөөсөө үлднэ гэдэг тэр яриа бий болж идэг. Тэнд л тэр хүний нууцыг хамгаалж идэг. Тэгэхээр сэтгэл зүйч таныг аюулгүй орчинд буруутахгүйгээр, шүүхгүйгээр зөвхөн одоо таны тайлд байж таны нууцыг хадгалаад танд одоо туслах тэр гарц гаргалгаануудыг танд харуулдаг гэсэн үг тий. За тэгээд дараа нь асуудлыг шийдэх тийм ямар нэг өөрийн гэсэн гартаа хатгаад одоо хүн дайнд орж байгаа бол тий дайнтай зөвлөе л та дайнд орж байгаа бол өөрийгөө хамгаалахын тулд гартаа ямар нэг зэвсэгтэй байх хэрэгтэй шүү дээ. Сэтгэл зүйн энэ асуудалтай ч гэсэн тулаад дайнд орж байгаа бол ямар нэг зэвсэгтэй болдгоо гэсэн үг. Сэтгэл зүйн зөвлөгөө бол зөвхөн яриад өнгөрдөг эсвэл тэр хүнийг сонсоод өнгөрдөг зүйл биш тий. За та стрессээ хэрхэн удирдах юм? Сөрөг бодлоо яаж зогсоох юм? Тий бусадтай яаж эрүүл харилцаа тогтоох юм гэдэг тэр практик аргуудыг хамтдаа хийгээд туршаад тэр хүнд даалгавар тэр хүн тэр даалгавраа биелүүлээд амьдралынхаа нэг хэсэг буюу зуршил болгож идэгороо давуу талтай байгаад идэг. Ер нь хязгаарч бид нэр одоо шүд өвдлөө гингүүтээ мэс цэцлийн эмчтэр очтгоо шүү дээ. Шүд өвдлөө гингүүтээ мэдрэлийн эмчтэр бол очтгоо. Яг нь мэдээж одоо шүдний эмч чиглүүлэл очих байх. Гэхдээ би шүд өвдлөө гэв шүдний эмчтэр л очино. Гэтэл яг одоо энэ сэтгэл зүйн тусламж үйлчлэгийг шүд маань өдөнгүүтээ машины засварчин дээр очихтай адилхан үйл явц ингээд өрнөд идэг байхгүй. Би бүр яг өнгөрсөн 7 хоногт Эрдэнэтийн зар дээр сэтгэл зүйн зөвлөгөө авах гэсэн юм аа. Яг мэрэгчлийн сэтгэл зүйч байна уу гэсэн чинь манай одоо юуны Эрдэнэтийн нэг эмэгтэйчүүдийн группийн нэг антимын над руу чат бичээрэй гэж байгаа байхгүй. Тэгэхээр яг тэр хүний туслах байгаа сэтгэл нь сайхан. Гэхдээ яг үнэндээ тэнд эрсдэл гарвал яах вэ? Цус алдвал яах вэ? Тэ? Тооцоолоогүй эрсдэл гарвал яах вэ? Яг энэ дээр ийм хариуцлагатаас хандаж чадах уу? Тэ? Тэгэхээр манайхын сэтгэл зүйн тусламж үйлчилгээ гэдгийг яриад л сонсоод л зөвлөөд л болоо гэдэг ийм хөнгөн байдлаар битгий хандаасаа. Эн чинь бүр шинжлэх ухааны үндэслэлтэй тэр хүний асуудлыг оншлно. Ямар одоо тэ энэ асуудал онцлогдсон учраас арга зүй хэрэгтэй гэдэг хөтөлбөрийг боловсруулна. Ямар одоо тэ аргаар энэ хүн зөвлөхийн гэдэг тэр одоо тэр хөтөлбөртөөр суурилсан яг тэр эмчилгээний арга шиг зүйлсүүдийг боловсруулна. Зарим тохиолдолд эмийн эмчилгээ хавсрагдах ёстой юу гэдгээс шалтгаалаад одоо тэ клиникийн эмчтэй хамтрамж гэдэг юм уу тэ юм олон зүйлсүүд бас явагддаг шүү. Тэгэхээр энийг ингэж хөнгөн битгий хандаж би чадна гэдэг универсал одоо тий ийм дорцтөхүүгээр битгий хандаарай. Мэргэжлийн хүмүүсийг нь хүндэтгээрэй гэж хэлмээр байна. За сэтгэл зүйн зөвлөгөө эмчилгээ за зөвлөгөө ба эмчилгээний ялгааг шинжлэх ухаанаар одоо ингээд ялгаатай байдлаар ингээд тайлбарлаж өгье тий л та тий. Тэгэхээр хүмүүс сэтгэл зүй сэтгцийн эмч хоёрыг одоо ингэж хойлж утгаад галзуу одоо тий хойлж утгах юм тохиолдолд солиотой галзуу бол ерөөсөө очих хэвээр.
За тэгэхээр зөвлөгөө гэдэг маань яг юу юм бэ? Энэ нь тархины бол өвчин биш. За амьдралын одоо жишээлбэл салалт, хагацал, ажлын стрессийг даван туулах арга зүйд суралцах үйл явц. За тэгэхээр үүнийг танин мэдэх хүн одоо яг ийм CBT арга дээр түлхүү үйлдэл тулгуурлал илүү оновчтой. За шинжилгээ ухааны батлагдсан аргуудыг хэрхэн тархины одоо нейроплакстай хамтраад ингээд хийх вэ? Энэ өөрчлөгдөх боломжтой вэ гэдгийг энэ талаасаа ингэж хийгддэг зүйл байгаа. За эмчилгээг нь бисагч ярих уу те. За тэгээ ер нь бол эмчилгээний хувьд болохоор сэтгэл судлаач мэрэгжилтэй эмч одоо мэрэгжилгүй бол сэтгэл яг заслын тэр эмэн эмчилгээр бол бас орж болдгоо шүү дээ. Тэ энэ ялгаатай байгаад идэг. Тэгээд тархины дааврын одоо тэр тэнцвэргүй байдал гэж яриад идэг. Тархинд чинь маш олон даавар бидрийг ад жаргалтай байх уу, стресстэй байх уу гэдгийг шийдээд байна шүү дээ. Тэ. Одоо жишээлх юм бол серотонин, допамин гэдэг энэ хоёр дааврыг тэнцвэргүй байдал буюу энэ хоёр даавар үүссэн үед ийм уухан зөвхөн тайвшруулах биш те. Зүрхний одоо ийм ууж байгаа адилхан биологийн эмчилгээ гэдгийг одоо ингээд тайлбарлаж өгөх хэрэгтэй тий. Тэгээ үнэхээр сэтгэл готролд ороод үнэхээр хүнд байдалд орсон байгаа бол одоо зөвхөн сэтгэл зүйч бол тэр хүн тусалж чадахгүй. Одоо яг тэр хүн яг энэ сэтгэл засалчийн одоо тий эмчилгээ бүр эмэн эмчилгээр орох хэрэгцээтэй байдгаа гэх мэтчлэнгээр. Жишээлх юм бол одоо хүн хэлбэрийн депресс буюу тэр сэтгэл готролтой хүний тархины зураглал буюу эмчилгээ хийлгэсний дараах тархины идэвхжлийг харьцуулсан дэлгэцээр харуулах юм бол тэр ингээд зүйл ингээ анзаарагддаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ дээр бол мэрэгчлийн хүмүүс ажиллах нэ. За нөгөө CBT буюу танин мэдэх хүн те сэтгэл зүйн одоо энэ аргуудыг болохоор сэтгэл зүйчт маань зөвлөгөө өгөөд тий араас нас ингээд янз бүрийн одоо цомогийн хувьд бол араама терапист буюу тий үнрээр уншилдагч гэдэг юм уу тий энэ терапи аргуудыг бол ашиглаж болж штэ. Харин эмчилгээний арга дээр бол одоо эмч байж сэтгэл засалч эмч хийж ашиглаж болж штэ гэдгээр юм ялгаатай байгаад байгаа. Тий. Олон бас яг юм аргууд байгаа л да. Одоо жишээлбэл арт терапи ч гэдэг юм уу тий. Нөгөөтэйгөр бас одоо ингээд картан аргаар за зурган аргаар хөгжмийн сэтгэл засал тий зурган сэтгэл засал, хэлсэн сэтгэл засал. Тий. Тэгээд олон нийтээс бас нэг ингэж асуудаг нэг юм асуулт. За тэгвэл гэр бүл судлаач, сэтгэл судлаач хоёрын ялгаа юу вэ гэж бас асуудаг тохиолдол байдаг байхгүй. За гэр бүл судлаач бол гэр бүл хосын харилцаа, хүүхдийн хүмүүжил, гэр бүлийн тогтолцоороо илүү ингэж анхаардаг. За магадгүй энэ дундаа тэр гэр бүлийн харилцааг илүү бас яг төвлөрдөг. Гэр бүлийн асуудал, харилцааны зөрчил, гэр бүлийн хөгжлийн талаар илүү судалж тэрэн дээр нь төвлөрдөг тий. За нийгэм соёл, гэр бүлийн орчны нөлөөллийг түлхүү авч үздэг. За тэгээд энэ дотроо мэдээж хосын, хүүхдийн хүмүүжлийн ингээд явдаг. Сэтгэл судлаач, сэтгэл зүйч нар маань бол хүний сэтгэл зүй зам төлөв, сэтгцийн үйл ажиллагааг түлхүү бас юм судлах хандлага байгаа. За тэгээд сэтгэл готрол, түгшүүр, стресс, зан үйлийн асуудал зэрэг үнэлгээ хийгээд зөвлөгөө өгөөд сэтгэл заслын үйлчилгээг үзүүлдэг. Хувь хүний одоо дотоод сэтгэхүй одоо сэтгэл сэтгхүү, сэтгэл хөдлөлийг түлхүү гэж авч хэрэгэлдэг. За тэгээд хувь хүн хос гэр бүл гэдгээр нь бас ингээд явж болдог. Ерөнхийдөө бол гэр бүл яагаад ийм асуудалтай болсон, хэрхэн эрүүл харилцааг бий болгохгүй гэдэг талаас нь үүрэг, хариуцлах талаас нь гэр бүл судлал болов байдаг болов сэтгэл судлаач бол хувь хүн яагаад ингэж одоо бодож мэдэрч үйлдэж байна гэдэгтэр төвлөрдөг одоо ийм хандлагууд байгаа тий. Тэгээд мэдээж ингээд ярих юм бол олон зүйлсүүд товчхондоо энэ бас яг уртахад ялгааг нь ойлгоход тий. Тэгээ одоо харин хамгийн одоо сайхан сэтгэл судлаачд маань ингээд юм мэрэгшиж байгаа тий. Боловсролын сэтгэл судлаач, одоо юу гэдгийг байгууллагын сэтгэл судлаач, хувь хүнд яг өгсөн бие хүний сэтгэл судлаач, за гэр бүлийн сэтгэл судлаач гэд яг тэр салбар руугаа ч гэсэн бид нарт яг ингээ хичээл ордог штеп. Нарийн ордог. Тэгэхээр яг энэ талаасаа ингээд мэрэгшээд яг тэр чиглэлдээ ажиллах юм бол яг тэндээ бас илүү одоо ингэж сайн одоо хөгжиж сурж бас яг тэндээ илүү дадлаг туршлагатай болдог гэсэн үг. За тэгвэл хүмүүсийн хувьд одоо бас бодож байгаа штеп. Яг ямар үед би сэтгэл зүйн зөвлөгөө эмчилгээ авах хэрэгтэй болох юм бэ? Ямар үед гэдэг нь тий улаан гэрэл ассан буюу нөө соос осон үед тий авах юм бэ гэдэг дээр ингээд бодож байгаа бах. За тэгвэл энэ дээр болохоор нэг ийм зүйлсүүдийг Америкийн сэтгэл судлалын ассоциац буюу APA гэдэг тий APA бол маш олон зөвлөмжүүдийг яг юм дэлхийн стандартуудыг бий болгож байгаа. Тэгэхээр энэ дээр сэтгэл санаа маань магадгүй докторгүй байгаад нойргуудаад амьдралд нэг юм аз жаргалтай баяр баясгалгүй болоо тий эсвэл гинтэл уурлаа бухимдаад байгаа юм шинж тэмдэг 2-7 хоногоос дээш хугацаанд тасралтгүй үргэлжлэх за өдөр тутмын амьдрал буюу ажил, гэр бүлийн амьдралын маань харилцаанд маань саатуулж эхэлж байгаа бол заавал мэрэгжлийн хүнд хандах ёстой гэдгийг бол зөвлөдөг тий. За хоёр дахь нь нөгөө бие махбодын шинж тэмдэг гэх түрүүнд нөгөө өвчнөр илрээд байна гэж хэлсэн тий. Маш олон хүмүүс тэгдэг штэ.
миний ингээд удаан өвдөж байгаа үзүүлэхээр зүгээр яагаад гэдэг. Яг ямар учир шалтгааныг нь олохгүй байсан чинь сэтгэл зүйн асуудал байсан юм байна гэж ярьдаг. Тэ яг энтэй холбоотой. Сэтгэл зүйн асуудал маань бидний бие махбодын өвчлөөр илэрч идэг. Тэгээд зүрх дэсэх, ходоод өвдөх гэх түрүүнд цомоог хэлжсэн тий. Булчин чангарах гэдэг энэ олон шалтгаануудын одоо юу гэдгийг тий тодорхойгүй өвчлүүдийн маань 60-70% сэтгэл зүйн гаралтай сэтгэл зүйн асуудалтай холбоотой байдаг гэдгийг бол ангаах ухаан аль хэзээ батлаад ангаах ухаанд хүртэл одоо зөвхөн тэр хүний биеийг нэмчилъя гэж харахаа болчиход байгаа тий. Энэ хүнд сэтгэл зүйн одоо дэмжлэг туслалцаа үзүүлэх нь чухал юм а гэдгийг харчаад байгаа шүү дээ. Тэгээд нөгөө талдаа одоо хорт тавдар тусаад байгаа хүмүүс зарим нь ингээл 3-4 дугаар шатандаа очичоод эдгрээд ах юм а. Энэ ямар шалтгаантай байна вэ гэж судлаад ирсэн чинь сэтгэл зүйн дэмжлэгийг маш сайн авч чаддаг. Өөрөө одоо тийм өөдрөг эерэг сэтгэл зүйн одоо удирдлагатай гэж хэлдэг тий. Тийм хүмүүс эдгээд идэм байна. Тэгэхээр яг энэ дээр ингэж харж ах хэрэгтэй. За мэдээж нөгөө нойрны хямрал, хоолны туршил, огцом өөрчлөгдөх, хэтрүүлж идэх, баг идэх, тэгээ үргэлж юм ядарсан юм шиг, эрч хүч маань сулдсан юм шиг анхаарал төвлөрөл маань нэг байхгүй байгаад байгаа тий. Тэгэл амьдрал утгагүй санагдаад байгаа юм шиг заримдаа нөгөө нэг хэцүү бодлоод орж ирээд байгаа үед та заавал мэрэгжлийн сэтгэл судлаач, сэтгэл засалч, гэр бүл судлаач дээр очих хэрэгтэй гэдгийг бол зөвлөдөг. Апагаас мөн гаргасан одоо ийм зөвлөмжөөр сэтгэл санаа докторгүй, нойргүй, амьдралын баяр баясгалангүй эсвэл одоо генет уурлаж бухимдах тий. За тэгээд эндгээр шинж тэмдгүүд бол 2-7 хоногоос дээш хугацаанд гэдгийг бол хэлж штэ тий. За ингээд та яг ийм тохиолдлуудад бол сэтгэл зүйчтэй бол заавал хандаарай. Сэтгэл зүйн асуудал бол биеэр ирдэг судалгааг одоо бас байгаа. Тэгэхээр түрүүний хэлсэнчлэн зүрх тэлсэх, ходоод өвдөх гэдэг зүйлсүүд байна. Тэгэхээр сэтгэл зүйн үйлчилгээний үр дүнд бол ямар одоо гарц шийдэл бий болох вэ? Үр дүнгийн одоо талаас нь харах юм бол сэтгэл зүйн зөвлөгөө авсан хүмүүсийн 75-80% нь амьдралын чанар сайжирдгаа гэж одоо өөртөө дүгнсэн байна, хариулсан байна. За тэгээд олон судалгааны бас яг энэ дүгнэлтүүдээс энэ зүйлсүүд бас гарч ирж байгаа л да. За сэтгэл зүйн зөвлөгөө бол сул дорой хүний сонголт биш, харин яг ийм нөгөө альва асуудлыг яг зохицуулж чадах чадвартай, энэ нь зөв гарц гэж харах чадвартай тэр хүмүүсийн бас ийм сонголт шүү тий. За тэгээд ухаалаг өөртөө хөрөнгө оруулалт хийж байгаа ийм үйлдэл гэдгийг ойлгоорой. Хизээч бид нар ингээд бие махбод маань өвдөд байхад за ер нь тийм төрлийн хүмүүс бас байдаг л та. За яг нэг жоохон харцнаа гэдэг ингээд төвчээд хүлээгээд байдаг хуучиг гэл тий. Гэтэл тэр нь улам ингээд сэтрээд идэг шүү дээ. Тэгэхээр яг энэ сэтгэл зүйн хувьд ч гэсэн яг л одоо ийм адилхан шүү, ижил төстэй шүү гэдгийг бас битгий мартаарай. Түрүүн яг нөгөө удаан гэрэл ассан үед гэдэг бас зүйлүүд тэр зөвлөмжүүд явж исэн тий. Харин яг бүр илүү өөртөө хайртай тэгээд асуудлыг ингэж эртнээс зохицуулдаг хүмүүсийн хувьд тий яг урдсан сэргийлэх зорилгоор хизээний уулзчихсан, мэдчихсэн, судалчихсан юм байдаг тохиолдлууд байдаг. Тэгээд түрүү хөгжингөө орнд гэдээ ярьжсэн. Жишээлбэл хөгжингөө орны хувьд бол гэр бүлийн амьдралын талаар ямар үүрэгтэй байх вэ? Ямар хариуцлага хүлээх вэ? Тий. За би одоо нэг хүүхэдтэй болвол яах вэ? 2 хүүхэдтэй болвол 3 хүүхэдтэй болвол миний сэтгэл санаа, миний эдийн засаг надад юу хэрэгтэй байх вэ гэдгийг айл хэзээ ингээд мэдчихсэн, судалчихсан байж идэг. Тэгээд би энийг нэг ийм сэтгэл зүйн зөвлөгөөн дээр бас анзаарч ирсэн бэ гэхээр бүр ээж нь ингээд өмнөөс нь орж ирж байгаа байхгүй юу. Хөө маань ирж хизээч зөвлөгөө авахгүй. Асуудал нь ярьж өгөө. Тий, эгчтэй хэлээд өгчих. Эгч нь очиод ингээд хүүдийг дамжуулъя гэж байгаа байхгүй. За одоо бүр ингээд бүр аргагүй болол одоо яг тгий даа гэд ингээд гисэн чинь ямар зүйлийг ярьж байгаа гэхээр зэрэг 2 хүүхэдтэй. Гэтэ ерөөсөө хүүхэдтэй гэдгийг ойлгохгүй, хувьсралгүй яад. Одоо 3 дахь нь ингээд төрөх гээд байна. 3 хүүхэдтэй болвол яг яах ёстой вэ гэдэг зүйлийг ингээд тэр ээж өмнөөс нэг асуугаа явж байгаа. Гэтэл одоо нөгөө түрүүний ярьсан хөгжингөө орны жишээг ярьлаа шүү дээ. Хөгжингөө орны жишээн дээр би 3 хүүхэд 3 хүн надад итгэл найдвараа ингээд таатгаад надад бүх одоо тий ингээд баяр баясгалангаа таатгаад ирсэн байхад би ямар үүрэг хариуцлага хүлээх юм. Би ээжд нь яаж хандах юм. Би хүүхдэд нь яаж хандах юм. Би эдийн засгийн хувьд ямар бэлтгэлтэй байх юм гэдгийг тэр хүмүүс ингээд мэдснийхаа дараа хүүхдээ хийдэг. Гэтэл Монголд эсэргээр бас эсэргээр тий нөө ээж аавынхаа өрөөс гарахгүйгээр л энэ зүйлийг одоо хийгээд байна шүү дээ. За тэгвэл мэдээж сэтгэл судлаач одоо хуваараа одоо ажиллаж байгаа байгууллагууд ажиллаж байгаа аль нь ч байсан төлбөр мөнгөтэй байна тий. Тэнгүүт төлбөр мөнгөний асуудал гараад байна гэж байгаа. Тэгвэл номер 1-т одоо сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн зөвлөгөө сэтгэл зүйн зөвлөгөөний утас 1200 1800 2000 одоо 24 цаг үн төлбөргүйгээр ажилдаг гэсэн мэдээллийг өнөөдөр бас гэр бүлийн ажиг сонсож байгаа эрхэм сонсогч танд өгмөр байна. Давхар хажуугаар нь
дүүргүүдийнхаа эрүүл мэндийн төвүүд дээр очиосаа сэтгцэн, сэтгэл зүйч нар те за дүүргүүд дээр одоо нөгөө гэр бүл хүүхд хамгааллын хилцүүд байгаад идэг те. Хилцүүд дээр бас зөвлөгөө өгдөг эсхийг бол мэдэж аваад те. За тэгээ үнэхээр хэцүү байгаа бол гэр бүлийн асуудал, хувь хүний асуудал байвал очиж уулзах хэрэгтэй. За тэгээд хэрвээ та боломжтой бол зөвхөн л асуудал тулгарнгуут бишээ гэж цамаа маань түрүүнд хэллээ шүү дээ. Асуудал тулгарах биш. Одоо ч хүмүүс бүр те би нэг энэ чадвараа илүү сайн болгочмоор байна. Эсвэл байгууллага дээрээ бид нар хамтдаа ингэж өсөж хөгжичмөр байна гэж бүр юм сэтгэл судлаач мэргэжлийнхнаас ерөн сургалт мэдээллүүдийг авдаг болсон шүү дээ. Энэ дээр хүртэл одоо санхүү мөнгөө өгөөд те өөрийнхөө ирээдүйн сайн сайхан амьдралын төлөө хүртэл авах тийм боломжууд байна. За бүр одоо юу гэдгийг тэр хүмүүс зориулсан аппликейшн, онлайн тусламжууд те маш олон боломжууд байгаа. Тэдрийг бас ирж чаддаг байгаасаа те бие өвдөхөд бид нар эмнэлэг явдаг шигэ сэтгэл өвдөхөд ч гэсэн энэ зүйлийг ирж хагаад хэвийн болох те тэр үйлдэл рүү одоо зөв зүйлсүүдийг хийдэг байгаасаа. За тэгээд номер 2-т нь бол мэдээж бид нар өөрийнхөө сэтгэл зүйн эрүүл мэндийг анхаарахаас гадна хайртай гэр бүл хүмүүсийнхээ сэтгэл зүйн эрүүл мэндийг бас анхаардаг, анзаардаг байх хэрэгтэй тий. Хин нэгэн танаас тусламж хүсэж байгаа бол сэтгэлээ нээгтэн тий зүгээрээ тэгж яагаад гайгүй болно штэ сүртэй юм бэ чи сэтгэлийн хаттай байгаа чи гэж хэлхээсээ илүүтэй ядаж нэг удаа зүгээр сонсож өгөөд шаардлагатай бол тий сэтгэл зүйч рүү дагуулж чих сэтгэл зүйчтэй холбож өгөх тий ийм ухамсартай гэр бүлийн гишүүн байгаарэ гэж бас урайлмаар байна. За тэгээд энэ төргөө судалгаа 71 нэвтрүүлгийг бас өндөрлүүлье. Сонсогч та бид хоёрын өнөөдрийн бас энэ бэлтгэж хүргэж байгаа нэвтрүүлгийгээс маань нэг зүйлийг бодож нөгөө зүйлийг тунгаагаарай. За төгсгөлт нь бас нэг ийм товчхон юу хүргэж үү те. За Монгол улсын одоо сэтгцэн эрүүл мэндийн одоо ийм баримтуудаас харах юм бол ер нь тулгамдсан асуудлууд эмгэгүүдийг ингээд одоо тий чигсаасан байна л та хамгийн өндөр хувиар бол сэтгэл түгших эмгэг 18.4% буюу 5 хүн байлаа гэхэд тэр 5 хүний нэг маань ямар нэгэн зүйлд ингээд түгшиж байна гэсэн ийм зүйлс орж ирсэн байна. Тэгэхээр өнөөдөр таны хувьд та бас юуг бодохдоо түгшиж байна вэ? Юу таны сэтгэл санааг түгшүүртэй болгож байна вэ? Тэр зүйлээ яриараа гаргаарай. За бүр болдгоо махад тад хэмдэглэл хөтлөөрэй, бичээрэй. Энэ үед яг вөхөр хүний сэтгэл санаа тавьширдаг. Ер нь бол монголчууд маш их ууртай, бухимдалтай, уцаартай гэдгийг бол бид нар бүгдээрээ ам нэгтээ, дуу нэгтэйгээр хэлдэг те. За ингээд машин барай, замын хөдөлгөөнд орсон ч гэсэн дандаа би гэж дүрмээ барьдаггүй энэ хүмүүс бол тий байсаар байдаг. Тэгвэл энэ бидний энэ түгших хэмгийг, энэ бидний энэ стресстэй байгаа байдлыг ингээд багасгаад за одоо жолооны хүрдэн дээр гаргаарай гэвэл хараа нэг өөр та төрүүлээд ороорой. Таны дараа би ч гэдэг юм уу тий. Өөрөөр хэлбэл нөгөө сэтгэл санаа гэдэг чинь бидний хийж байгаа үйлдэлтэй бас айгүй нөлөөлж байдаг. Тэгм болохоор өнөөдрийн нэвтрүүлгээс ч гэсэн сонсогчдыг бас уриалмаар байна. Өөрийгөө айл болохоор тайван байлгаарай. Ямар нэгэн зүйлийг бодохдоо төгшөөрлөд байгаа бол гарц гаргалгаа заавал байна гэдэг зүйлийг бодохдоо тий бусдтай харилцаан дээр бас яг ийм тайван эерэг байдлаар хандаарай гэж зөвлөмөр байна. За тэгээ та сэтгцэн эрүүл мэндтэй бас анхаарлыг хандуулаарай. Бид нар гаднах хувцлалд нүүр царин дээр анхаардаг шигэ дотоод яг энэ зүйлстэй ч гэсэн анхаарах нь зүй ёсны зүйл шүү. Тийм учраас энэ дэр битгий эргэлзэж хүлээж аваарай гэж уриалмаар байна. За тэгээд энэ түргээс судалгаа 71 нэвтрүүлгийг хоёлоо жаргая тий. За тэгээд судалгаа 71 нэвтрүүлэг маань даваа мегмар пүрэв гарагт 11 цаг 5 минутаас үрдэг. Өнөөдөр сэтгэл зүйн зөвлөгөө эмчилгээ хэрэгтэй юу гэсэн сэдвээр гэр бүл судлаач хөтлөгч Цомо сэтгүүл сэтгэл судлаач Баясаа хоёр ажиллаа. Үргэлжлүүлээд 12 цаг 5 минутаас гэрэлтэн эмэгтэйчүүдийн хөтөлбөртөөгөө хамтдаа байгаарай. Баяртай. Тэр баяртай. Таны амьдралд тулгарч байгаа асуудал ганц таны асуудал биш. Харин ойлголтын, хандлагын, заримдаа нийгмийн алдааны үр дагавар байж болно. Судалгаа 71 нэвтрүүлэг сэтгүүлч судлаач хамтдаа баримт судалгаа, бодит тестээр тулгуурлан нийгэмд тулгамдсан